Амар мэндүү. Амар мэндүү. За дөрөв шагаараа тоглож яаж тоглохыг бид нар бас үзүүл таниулж байгаа. За өнөөдөр нэг онцгоор таалцъя. Нэг онцгор сураад авъя. Эрхэм чинээ биетэй, эрхэм дүрм нэртэй. Тэр юу вэ? Шага. Эрхэм чинээ биетэй, эрхэм дүрм нэртэй. За ер нь шагаа гэж бид нар хэлээд байгаа. Бас нэг 60-аад оны үед ч юм уу одоо манай монголчууд бол шагаа, шаг гэдэргээд ингээд янз бүрээр бас нэрлэж ирсэн юм байлээ шүү. Ширээ бас таахаа анхаараарай. Шагаа гэх. За ер нь тэгээ шагааг бас энэ видеог үзсэн хүмүүсээс шагааг ер нь мал төлж явах үед тоглодгүй маа. Бас ийм монгол ёстой шүү гэж бас хүмүүс сэтгэлд итсэн байна лээ. За мөн дээр нь яг уу 100 цагт ийм зуны цагт ажил ихтэй үед одоо тоглодгүй ч гэдэг юм уу. Мөн тэнгэрийн дуутай бороо орж байгаа үед тоглодгүй гэдэг ийм бас ёс Монгол ёс байгаа юм байлаа шүү. Энэ болгоныг бас Ахмад буурлууд өвөө эмээгээс асуугаад та бүхэн бас сайн суралцаж хизээ тоглох уу, хизээ ажиллаа хийх үү, хизээ суралцах уу гэдэг бас ухаанаараа шийдээрэй. Бас хүмүүсээс асуугаарай гэж хэлмээр байна. За дээр нь яг уу сонирхуулж хэлэхэд тэмээ адуун бол ийм шагаа байдгүй юм байна. Тэмээ адуун. Харин одоо өхөр тэгээ энэ хонь яманд байдаг юм байна. Бас энийг бас мэдээд давхар мэдээд байгаа. Тийм ч учраас энэ монголчууд бол яг тийм үхрийн шагааг аргаа гэж нэрлээд бас аргаагаар тэр болгон тоглодгүй юм байна. За бүр тэр үед бас Ухаатар тийшээ өөр Зүү аймаг тийшээ бол хоньны шагаа, ямааны шагаагаар тоглодгүй, зээрийн шагаагаар тоглодог гэдэргээд бас битсэн байх шүү. Тэгэхээр та бүхэн тэр болгоныг одоо Монгол орн маань өргөн дэлгэр нутагт ингээд олон үндэстэй ёстон байна. Тийм учраас тоглоомын одоо нэршил янз бүрийн одоо төрөл бүрээр нэрлэгддэг тийм ингээд энэ болгоныг өвөмгөөс асуугаарай гэж хүсэж байна. За дээр нь өнөөдөр одоо хэлж өгөх гэж байгаа гүү саах гэдэг нэртэй тоглоомонд сонирхуулъя. За гүү саах гэдэг бол ийм хоёр шагаагаар тоглодог юм байна. Тэгээ яадгүй гэхээр гүү гэдэг амтан тийм ээ одоо их мал, их хадуу бол одоо хоёр хөхтэй. Тэр үүднээс юм хоёр шагаагаар тоглодог юм байна. Тэгээд нэг шагаагаа дээшээ одоо энэ үл яг орчин үеийн жонглоор юм билээ. Нэг шагаагаа дээшээ шидээд бууж ирэхийн хооронд нөгөө шагаагаа шиднэ. За яг би бол нэг ингээд энэ цагаан шагааг дээшээ шидээд бууж ирэхийн хооронд би ногоон шагаагаа шидээд буцаагаа цагаан шагаагаа тусч аваад тэгээ ногооноо шидээд ингээд нөгөө жонглоорж байгаа маягтай тоглодог ийм тоглоом байна лээ. Энийг гүүс ах гэдэг. Тэгээ нэг гарн дээр. Нэг гартаа хоёр шагааг ээлжлэн дээш шидэж тоглоно гэл. За энийг энэ тоглоомыг үл энэ Архангай аймгийн Их Тамир сумын одоо уйгуул настай хүн бол хоёр шагаагаар гүү саан, дөрвөн шагаагаар үнэ саан гэж нэрлсэн байна. Дөрвөн шагаагаар тоглох үедээ бол хоёр гартаа зэрэг тоглодог. Хоёр-хоёроор нэрчээд хоёр шагаа дээш шидээд бууж ирэхэд нь хоёр шагаагаа шидээд тосч авахаасаа өмнө нөгөө хоёр шагаагаа шидээд ийм маягаар тоглодог гэсэн. Өргөнгай аймгийн Үлжид сумынхан бол гүү саахыг сойвондох гэдгээ гэж нэрлсэн байна. Хөвсгөл аймгийн Бүрэн Тогтох сумынхан бол хөөцөлдүүр гэдэг гэж нэрлсэн байна. Энэ тоглоомыг. Тэгэхээр одоо та бүхэн анзаарч байгаа монголчууд бол энэ шагаагаар өстэй төрөл үрээр нь тоглож төрөл үрээр нь ингэж нутаг уртхан бас өөр өөрийн нэрш устай байжээ гэж анзаарч байгаа. За гүү саах тоглоомыг үл ойлгосон баг туршиж үзээрэй хүн болгон. За би энэ орон зайгаас бодоод ингээд яг туршиж бол барахгүй байна. За уулнууд ийм биш байгаа. Тийм ингээд. За хоёр за сонирхож байна. За Нэгийг шидээд. Тэгээд бууж ирэхээс өмнө нөгөөтлөө шиднэ гэсэн үг дээ. За дараагийн тоглоом. За дараагийн. За. Чи дараа нь ингээд би ч зааж өгч байгаа учраас чи дараа нь туршиж үзээрэй гэдэг байна шүү дээ. За 100 хаях гэдэг нэртэй тоглоом байна. 100 хаях. Тэгээ 100 гэдэг нь тоо. Тэгээ энэ үл яадгүй гэхээр дөрвөн шагаагаар орхино. Тэгээд нэг тодорхой хэдэн байрлал оноо тэр тоотой. Тэр 100 гэдэг нөө тоотой. Тэгээ жишээлбэл нэг морь 3 хоньтой буухыг 25 гэдэг тоогоор хэлдэг юм байна. 25. Нэг тэмээ 3 ямаатай буухыг 15 гэдэг тоогоор тоо гэж хэлдэг юм байна. Ёо энэ 15 тооны одоо буулт байна гэж. Харин 3 морь
нэг хоньтой буухыг 75 гэдэг юм байна. За 3 тэмээ нэг ямаатай буухыг 65 гэдэг юм байна. 4 тэмээ буухыг 90 оноо, 90 тоо. 4 мөр буухыг 100 тоо. Ингээ бараг шууд толждаг юм байна. 2 ямаа, 2 хонь ингээ зэрэг буухыг 2 ямаа, 2 хонь зэрэг буухыг 2 тоо гэж нэрлэдэг юм байна. 2 тоо гэж. Тэгээ өөрөөр хэлбэл энд яг ийм хэдэн байрлал дээр л одоо байрлал буюу ийм малууд буухыг л оноонд тооцдог, тоонд тооцдог. Тэгээд 100 хүрэхийн төлөө тоглоно. Гэхдээ энэ тоглоомыг бас илүү сонирхолтой болгохын тулд тоглоом эхлэхийн тулд зөвхөн 15 гэдэг оноогоор эхэлье. Одоо 15 гэдэг оноотой буул буюу 1 тэмээ 3 ямаатай энэ буултаар, малын энэ буултаар эхэлье гэдэг ингээд дүрмээ эхлээд огчдөг юм байна. Тэгээд 100 хүрнэ гэдгээ ч юм уу ингээд огчдөг. Тэгээд ийм тоглоом байна. Тэгэхээр энэ бол хүний та хаях гэсэн. Тэгээ 100 хаях буюу ингээд цээжээ тоо бодох мөн ингээд тодорхой хэдэн байрал ингээд дүрмтэй болгож байгаа ийм сайхан тоглоом байлаа. За өнөөдрийн 3 дахь тоглоом бол Андрецх гэдэг нэртэй тоглоом байна. Андрецх гэдэг. За энэ нь үл яадгүй гэхээр аль болох олон шагаагаар тоглодог тоглоом. Гэхдээ 4 шагаан дээр бол адилхан. 4 шагаагаа дэше аль болох ингээ сайхан нэг нь ингээ бараг шидэд өгнө. Нэг нь ингээ шидэд өгнө. Тэнгүүд нөгөө хүн нь гарынхаа ингээд харжаад гарынхаа ард дээр досож авах юм билээ. Ард дээр нэг. Тэгээ гарынхаа зөвхөн ард дээр. Тэгэхээр нөгөө хүн нь ингээ 4 шагаагаа шидэнгүүд тэр хүн ингээ харжаад хаач ингээ тэр хүмүүс яг хэдийгээр ингээ хөдлөхгүй ч гэсэн нэг жоохон өөр хүн шитгэн. Тэгээ өөр байрлалд ингээ шидэж болно шүү дээ. Тэгэнгүүт гарынхаа ард дээр досож авсан нь таны шагаа, таны одоо оноо гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас боломжийн тоглоом. За энд энэ Андрецхыг тоглож үзэх үү. За би шидэн чи гарын ард дээр досож аваа шүү. За чи харцаад. Яг үнэ энэ ингээд нэг өөрөө л нэг оноо авлаа. За ингээд ийм маягаар бас аль болох тэгэхээр хүн ингээд тэр хүмүүс нь ингэж баг маг болохгүй. Яг тэгсэн ч болох л баг. Ер нь монголчууд одоо лаг болно уу, яана уу, тэрийг нь тэр нөгөө тоглоомын дүрм гэж хэлээд тоглоом эхлэхээс өмнө тэр дүрмээ их сайн тохирдог юм байна. За яг ингийн шүү гэд. Тэгээ яг тэр дүрмээ баримтаа тоглодгоороо одоо хүмүүсийг юм энэ тоглолт тэгжил одоо хүнийг тийм эрдэм сургаж байна, хүмүүжлэлтэй болгож юм үздэг юм байна. За ингээд дахиад нэг тоглоом сурчээ. Энэ бол дөрвөн зүс гэдэг нэртэй тоглоом. За дөрвөн зүс гэдэг нь бол дөрвөн шагаагаа орхиод аль болох дөрвөн ижил болохыг л хичээнэ. Одоо дөрвөн мөр бууну, дөрвөн тэмээ бууну. Энд бол жишээлбэл 3 ямаа 1 хонь буутсан байна. Уул нь ингээд 4 ямаа буух те. 4 хонь буух. Ер нь ийм дөрвөн ижил буухыг нэг зүс гэж нэрлэдэг юм байна монголчууд. Тэгээд одоо дөрвөн зүсний мал те. Нэг ижил нэг зүсний одоо нэг зүсний мал болгоё гэж. Тэгээ энэний төлөө зорж тоглодог юм тоглоом байна. Дөрвөн ижил болгохын төлөө. За ингээд өнөөдрийн үед бид нэр энэ хүрээд ингээд тоглоомынхоо ямар тоглоом одоо зааж та бүхэндээ бас анхааруулж илүү гэхээр гүү саах те 100 хаях. За тэгээ Андрецх дөрвөн зүс гэдэг юм тоглоом байна. За тэгээ аль болох нь утга болгон одоо өөр нэр усаар нэрлэж байгаа гэдгийг та бүхэн анхаараарай. Мөн одоо шагааг ямар үйлрэг тоглох уу, хинтээ хизээ тоглох уу гэдэг ингээ энэ болгоны бас аль болох үдий өөрийн аав ээж өвөө эмээгээс нутаг орныхоо хүн ардаас асууж сургаж энэ шагаа гэдэг энэ эрднийг одоо үр бүтээлтэй ашиглаж хүүхдийнхээ хүмүүжил гэр орныхоо төлөвшөлт бүх зүйлд нэг хэрэглээрэй гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээс юм ба. За ингээд баяртай дараагийн бичлэгээр үзээрэй. Сонирхолтой юм байна.